За өдөр хамтдаа залбирцгаая. Та бүхэн надтай хамтдаа залбираарай. 3 И. Эзэн Есүс минь өөрийн гэр бүл, найз нөхөд болон итгэлийн ахын дүүс нараа хайрлаж, хүндэлж, тэднийг үнэлдэг нэгэн байхад минь надад туслаач. Амен. Эзэн үгийн цагийг ивэж өрөх болтугай. Өдөр хамтдаа өнөөдрийнхөө ишлэлийг уншицгаая. Үйлс номын 1-р бүлгийн 12-оос 14 дэх ишлэлийг бид бүхэн энэ өглөө бас судлах юм байна. Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим руу буцав. Тэр уул нь Иерусалимаас амралтын өдрийн аяллаа зайтай ажээ. Тэд орж ирээд буудлаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Яаков, Андрей, Филипп, Томас, Бартоломой, Матай, Алфан Яаков, Зелётын Симон, мөн Яаковын Юда нар болоо. Тэд хэсэг эмэгтэйчүүд Есүсийн их майр болон түүний дүүндрийн хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа гэсэн. 10 өдрийн залбирал маань 4 өдрийн турш Үйлс номын 1-р бүлгээс 14-р бүлэг хүртэл нийтээ 14 ишлэлийг яг 4 багцалж хуваагаад 4 сэдвээр бид бүхэн энэ 4 өдрийн турш залбирал мөргөлийг хийж байна те. Эхний өдөр Есүс дагалдагчтайгаа хэрхэн дахин амьснаас хойш 40 өдрийн турш хамт байж тэдэнд өөрийгөө амьд эзэн гэдгээ Мойсе болон иш үзүүлгийн номноос судраас тайлбарлаж байсан талаар гарсан. Харин хоёр дахь өдөр нь Есүс дагалдагч нартаа намайг гэрчил гэсэн ийм үүрэг даалгаврыг өгсөн. Тэгээд тэр үүрэг даалгаврыг биелүүлснээр бид бүхэн өөрсдийгөө хаанчлалын энэ тэргүүний зорилтод бас өөрсдийгөө нийцүүлэн алхаж чадах юм байна гэдгийг олж харсан. Харин өчигдөр бид бүхэн юг судалсан бэхээр Есүс дагалдагч нартаа маш онцгой амлалтыг өгсөн нь тэрээр дахин ирнэ гэж ингэж амласан байсан. Тэгээд Чидун уулан дээрээс үйлчлүүлэн явсан шүү дээ. За энэ түүх яг одоо ингээд үргэлжлүүлэн цаашаа үргэлжлүүлж дагалдагчид Есүсийг үйл хөлөөлөн Тэнгэрийн улс руу явснаас хойш тэд Иерусалимд босож ирсэн гэж байгаа. Ингээд тэд босож ирээд тэнд хэн байсан бэ гэдгийг бол энд Лук маань тодорхой бичсэн байна. Ямар ч байсан энд Есүсийн 11 дагалдагч нар тэгээд эмэгтэйчүүд Есүсийн их майр мөн Есүсийн дүүнэр хүртэл тэнд байсан гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр тэд бүгдээрээ нэг санаагаар өөрсдөө залбирал зориулж нэг санаагаар тэд залбирч байжээ. Хэрвээ та бүхэн сандаг бол Есүсийг бол үйлчлэлээ хийх үед нь түүний дүүнэр нь түүнийг Месая буюу аврагч гэдэгт нь итгэдэггүй байсан шүү дээ. Гэтэл дахин амьлтын дараа болсон үйл явдал тэнд байгаа бүх хүмүүсийг өөрчилснийг харж байгаа. Айж зүхтаж Есүсийг үгүйсгэж байсан Петр хүртэл тэнд ах トゥ нарын хамт дээд өрөөнд залбирч ирсэн. Есүсийг Месая буюу аврагч тэр амлагдсан нэгэн гэдэгт нь итгэхгүй байсан дүүнэр нь хүртэл түүнийг амьлсан аврагч гэдэгт нь итгээд ингээд хамтдаа залбиралд өөрсдөө зориулж ирсэн. Шинэ гэрээний Яаков болон Юда номнор бол яг Есүсийн дүүнэрийн бичсэн өөрсдийн гараар бичсэн тэрхүү загтлууд гэж бол бид итгэдэг. Тэгэхээр тэд өөрсдийгөө залбирал зориулж нэг санаагаар хамтдаа байсан энэ нэгдэл энэ хамтын цуглаан маань бол тэдний дунд тэднийг нэгтгэж байсан нэг зүйл байсан гэдгийг энд харуулж байгаа. Тэр нь юу байсан бэ? Тэд үнэхээр Христийн оюун санааны нэгдэлд ор байсан юм. Тэд бүгдээрээ зөвхөн Христийн талаар бодож ирсэн гэсэн үг. Хизээ итгэлийн ахан дүүс нар нэгдэж, хизээ итгэлийн ахан дүүс нар нэг оюун санаатай болдог гэхээр хинч өөрийгөө бодохгүй зөвхөн Христийг бодох үед ийм нэгдэл бий болд юм байна ах トゥ нар. Элч нарын Үйлс номон дээр өгүүлснээр шавнар амлалт биелэхийг хүлээх зураа чин сэтгэлээсээ гимшиж зүрх сэтгэлээ даруй болгон итгэлгүй байдалтай гимшиж байлаа. Христ наст барахаасаа өмнө тэдэнд хэлсэн үгсийг эргэн санахтаа тэд утга учирыг нь илүү гүн гүнзгий ойлгож байв.
мартагдсан байсан үннүүд тэдний санаанд дахин орж ирж тэд тэдгээрийг бие биедээ давтан ярьж байлаа. Тэд аврагчийг буруу ойлгож байсандаа өөрсдийгөө зэмлэж байв. Түүний гайхамшигт амьдралын дүр зураг ар араасаа цоврох мэт тэдний нүдэнд харагдаж байлаа. Түүний цэвэр ариун амьдралын тухай тунгаан бодохдоо Христийн зан чанарын үзэсгэлэнт байдлыг өөрсдийн амьдралаар гэрчлэхэд нь ямар ч хичээл зүтгэл, ямар ч золиос бүрэн илэрхийлж чадахгүй гэдгийг тэд мэдэрсэн юм а. Өнгөрсөн 3 жилийг дахин амьдарч болдогч болоосой. Тэгсэн бол ямар өөрөөр амьдрах байсан бол гэж тэд бодож байв. Хэрвээ эзнийг дахин харж чаддагсан бол түүний хичнээн их хайрладаг, итгэлгүй үг яриа, үйлдэлээр түүний гомдоож байсандаа хичнээн их харамсаж байгаагаа харуулахын тулд хамаг хүчээрээ хичээх байсан бизээ. Ийхүү тэд нүглэн ууршлагсныг мэдэрч тайвширлыг авсан юм. Тэгээд тэд боломжтой бүх арга замаар дэлхийн ертөнцийн өмнө түүнийг зоригтойгоор хүлээн зөвшөөрөхөөр шийдэж өөрсдийн итгэлгүй байдлын дундуураа дүүргэж чадсан юм аа гэж хэлсэн баг. Амен. Халелуя. Ямар гайхалтай дүрслэл вэ те? Үнэхээр дагалдагчид тэд Христийг л бодож залбирах үед, Христийг л тунгаан бодож, Христийг л оюун санаандаа тээх үед, залбирал дотроо Христтэй хамт алхах үед тэд баг багаар айжмаар өдрөөс өдөрт энэ 10 өдрийн хугацаанд тэд өөрсдийгөө өөрчлөгдөж байгаагаа мэдэрсэн. Тэд гим нүгэлдээ гимссэн, тэд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн, тэд өөрсдийнхөө сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэд Христгүйгээр энэ хүчрхэг нэргүүгээр тэд өөрсдөө ямар сул дорой өчүүхэн бэ гэдгийг мэдсэн. Өнөөдөр бид 10 өдөр залбирж байгаагийн хамгийн чухал зорилго бол энэ. Бид энэ 10 өдрийн турш Христ ямар агуу вэ гэдгийг бид бүхэн өөрсдөө ямар сул дорой өчүүхэн хинч биш нэгэн бэ гэдгийг мэдрэх зорилготой юм байна хтомор. Тэгж гимэн бид бүхэн Христийн оюун санааны нэгдэл дор энэ ариун сүнсний хүчийг мэдэрнэ. Энэ 10 өдрийн туршид та өөрийн оюун бодолтой өчүүхэнч бардамсан, өөрийгөө дүйлгсэн, өөрийгөө хэн нэгнээс илүү гэж бодсон ийм бодлыг зүрстгэлдээ тээж болохгүй. Нэг л удаа, өчүүхэн удаа л та тээх аваас энэ 10 өдрийн ариун сүнсийг чөлөөлөх, ариун сүнсийг суллан өөр дөрөө буулж ирүүлэх энэ зорилгот нь бүтлгүүдэх болно. Хэрвээ та залбирал хийснээс өнөөдрийн хүртэл та ямар нэгэн байдлаар хэн нэгнийг дорд гэж бодож, хэн нэгнийг та үгүйсгэж, хэн нэгнийг өөрөөсөө дор гэж бодсон ийм хандлагыг өөртөө тээсэн л бол яг одоо та гимш. Би Христийн нэрээр танд яг одоо би танд анхааруулж байна. Танд сануулж байна. Та гимш. Энэ 10 өдрийн турш миний хувьд зүр сэтгэлдээ өдөр болгон бясалгаж тунгаан бодсон нэг л зүйл ерөөсөө тэр. Эзэм нь би бол адгийн адаг хамгийн сул дорой төвчээргүй тэр нэг. Итгэлгүй тэр нэг. Таныг гэрчилж чаддаггүй, таныг амьдралаараа харуулж чаддаггүй, хуваа хичээдэг, залах уу? Тэгсэн мөртлөө бардам, тэгсэн мөртлөө таныг амьдралдаа бүрэн дүрэн ажиллах боломжийг 100% гаргаж өгч чаддаггүй. Тийм. Үнийг л хүлээн зөвшөөрч, үнийг л ойлгож, үнийг л маш их ухаарч. Тийм учраас сэтгэлийн ахан дүүс нараа та бүхэн эзэн дотор надтай хамт гимшээч. Энэ 10 өдрийн хугацаанд эзэнд таалагдах гимшил зохистой үр жимсийг гаргасан анхны эзэн таалагдах үр жимсийг гаргасан тэдгээр хүмүүс нь бүгдээрээ байцгаая гэж би уриалмаар байна. Өргөжлүүлэн элч нарын үйс гэдэг энэ гайхалтай номон дээр яг энэ үйс номдэр гарч байгаа үйл явдлыг дүрслэн бичгтээ бэлтгэл хангаж байсан эдгээр өдрүүд нь зүр сэтгэлээ гүн гүнзгий шинжсэн өдрүүд байлаа. Чанар өөрсдийн сүнслэг хэрэгцээг мэдэрч
сүнснүүдийг аврах ажилд өөрсдийгөө бэлтгэхийн тулд ариун сүнсний тослогойг гуйн эзэнд хандан хашгирч байв. Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө ерөөл гуйсангүй. Учир нь тэд сүнснүүдийн авралын төлөөх хариуцлагатай хүнд ачааг үүрч байлаа. Сайн мэдээг дэлхий даяар түгээх ёстойг тэд ухамсарлаж Христийн амнасан тэрхүү хүчийг тасралтгүй гуйн залбирч яваа гэсэн баг. Амен. Өнөөдөр бид яагаад өөрчлөгдөх ёстой юм бэ гэвэл яахан дуснараа. Яагаад бид өөрчлөгдөх ёстой вэ гэхээр энэ нь зөвхөн таны төлөө, зөвхөн миний төлөө биш юм аа. Энэ нь надад даалгасан, надад сойрхсон их эзний сойрхлын дагуу надад томилогдсон, тохогдсон, хариуцуулагдсан тэдгээр хондийг зөв шулуун шудраг баруун тийш зүүн тийшд хазаалахгүйгээр чиглүүлэн удирдан авч явж мөнхийн усад тоо ширхгээр нь эзний өмнө аваачхын тулд би ч гэсэн эзний өмнө сайн нэгэн гэдэг нь яг л Иохан номдэр хэлснээр хөлсний хончин биш. Харин хондийнхоо төлөө амиа өхөөсч буцахгүй зүрх сэтгэлдээ тийм пастор байхын тулд надад өөрчлөгдөх шаардлага байгаад байгаа юм аа. Би өөрийнхөө төлөө биш. Өнөөдөр ч гэсэн танд өөрчлөлт хэрэгтэй хүлээн зөвшөөрж байгаа гэж би найдаж байна. Ариун сүнс таны дотор яг одоо гайхалтайгаар ажиллаа хийж байгаа гэж би итгэж найдаж байна. Гэхдээ энэ өөрчлөлт зөвхөн таны төлөө гэвэл энэ үнэхээр харамсалтай. Харин энэ өөрчлөлт бусдын төлөө байх ёстой. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн төлөө та өөрчлөх ёстой юм шүү итгэлийн ахын дүүснараа. Христийн үс номон дээр төгсгөлд нь дүгнэлт хэлэхэд энд ингэж хэлсэн байна. Шавнар хүмүүстэй уулзаж өдөр тутмын харилцаанд нүгэлтнүүдийг Христ рүү хөтлөх үгсийг хэлэхэд бэлэн байхын тулд чин сэтгэлээсээ залбирч байлаа гэж. Амен. Тэд 10 өдрийн турш зүгээр нэг хий дими Есүсээ гэж хий дими тэд буртансангүй. Харин тэд энэ 10 өдрийн туршид үнэхээр зоригтойгоор залбирж ирсэн. Тэдний зоригтойгоор залбирсан залбирал юу байсан мэхээр тэд өөрсдийгөө бэлэн байлгахын тулд цаг нь ирэхээр бэлэн байлгахын тулд тэд залбирч ирсэн юм аа. Тэд өдөр тутмын харилцаанд тэд хийж байгаа үйлдэлээр тэд үгээрээ төөрсөн хондуудыг тэрээр аврал хэрэгтэй байгаа тэр сүнснүүдийг нүгэлтнүүдийг Христ рүү хөтлөх үгсийг амаа нэгтээ хэлэхэд бэлэн байхын тулд тэд залбирч ирсэн юм аа. Тийм учраас 10 өдрийн дараа Петр босоод сургаал айлтахад тэр үг ариун сүнсний хүчээр сонсогчдын чихэнд зүрх сэтгэл төрж тэнд хүмүүс аврагдахын тулд бид юу хийх вэ гэж 3,000 хүн Христийг хүлээж авсан байдаг. Энэ үйл хэрэгт бэлэн байхын тулд тэд залбирч ирсэн байх нэ. Тэд бүх санал зөрөлдөө давуу байдалд хүрэх гэсэн хүсэл эрмэлзлээ хоош тавьж Христийн нөхөрлөл дотор бие биедээ ойртон нэгдсэн юм аа гэж хэлсэн байна. Иесусыг биеэрээ загалмай цавдгахаас өмнө дагалдагчдтайгаа 3.5 жил хамт байх үед дагалдагчдын оюун санаа тэдний оюун бодол ерөөсөө л Иесус хаанчлаа байгуулахад би хэн байх вэ? Би яг хэн болж тэр шинээр зарлагдах хаан тулсын тэр шинэ хааны хүрээлэлд би яг хэн байх вэ гэдэг ийм л асуултыг өөрөөсөө ч тэр бие биенээсээ ч тэр асууж тэгээд өөрсдийгөө би чамаас илүү би чамаас дээр гэж ингэж хоорондоо маргалдаж ирсэн. Ийм түүхүүд Библиэлд бол бичигдсэн байна. Тийм ч учраас Яаков, Иохан нар өөрсдөө Иесус дээр та өөрийнхөө тэр сүр жавхланд хаанчлалынхаа баруун талд бит хоёрын нэгийг нь зүүн талд нэгийг нь гэж ингэж гуйж ирсэн. Бүр ээж нь ирээд Иесустэй уулзаад хүүгүүдийнхаа төлөө Иесусээс гуйж ирсэн байна. Гэтэл яг энэ 10 өдрийн залбирлын дараа тэдний зүрх сэтгэл бүрэн дүрэн өөрчлөгдсөн. Үүс номдэр өгүүлснээр энэ 12 дагалдагчдаас хамгийн түрүүнд итгэлээсээ болж амиа алдсан тэр дагалдагч бол Яаков байсан. Буюу Иесусээс та хаанчлаа байгуулахдаа намайг баруун талтаа суулгаач гэж гуйж исэн тэр дагалдагч харин эсэргээрээ
Христийн нэрийн өмнөөс толгоогоо тас чавчуулах ийм ялыг итгэлээсээ болоод Христэд итгэдэг тэр итгэл гэрчлэлээ бусдад ил тод олон нийтийн өмнө гэрчилснээс болж тэрээр амиа алдсан байдаг. Тэгэхээр тэнд би гэдэг үзэл байхгүй болсон харж. Би гэдэг үзэл байхгүй болсон. Энд нөгөө одоо би Филиппин улсад ирээд жил хагас гаруй болж байна. Тэгээд гадаадад ирчихэр чинь нэг сонин зүйл байд юм байна. Монголд энийг нэг мэдэрдэггүй л дээ. Нэрээ бичгтээ англиар бичдэг юм байна. Дандаа тий бүх зүйл дээр англиар бичдэг. Тэгээд би ингээ нэрээ бичих болгондоо өөрийнхөө одоо мөнх оргил гэдэг тий нэрээ бичих болгондоо би нэг зүйлийг ингээд өөртөө байнга хэлдэг байхгүй. Яагаад ч юм бэ? Миний нэрэнд одоо мөнх оргил гэдэг нэрэнд маань яг англи галгаар нэг бичгээр I тий англи I үсэг нэг одоо ордог. Тэгээд би зарим тохиолдолд ингээд нэрээ янз бүрийн тохиолдолд нэрээ бичих шаардлага болж байгаа. Одоо ямар нэгэн хөтөлбөрт бүртгүүлэгч байд юм уу? Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоход ингээд дандаа одоо анкет бүглэгч байд юм уу те? Зарим тохиолдолд ингээд бүгдийн томоор бичнэ үү гэд цаанаасаа ингээд юу яадаг? Шаардлага нь тийм байдаг. Тэгээ бүх нэрсүүдээ ингээд томоор нэрийн үсгүүдээ бүгдийн томоор бичгээр А үсгээ томоор бичих юм шаардлагатай байна. Тэгээ би эзэн минь би нэрээ бүгдийн томоор бичсэн ч гэсэн би зөвхөн энэ А үсгийг би жижигээр бичмээр байна гэж ингэж залбирлыг хийдэг. Тэгээ заримдаа ингээд жижигээр биччихэд нөгөө одоо материалаа явуулахаар алдаа заагаад байдаг. Та бүгдийн томоор бичнэ үү гэдэг. Тэгээ тэр үед миний зүрх сэтгэл дотор ингээд нэг юм тэмцэл явагддаг байхгүй. Үгүй ээ би бурханд амласан шүү дээ. Би өвхөн үхтлээ. Энэ нэрийг би бичихтэй энэ А үсгийг би бол би жижигээр бичнэ. Хүн цаг ямагт тэр тусмаа Христийн хүн Христэд итгэж хүн цаг ямагт өөрийгөө даруусгаж өөрийгөө дандаа тэр дор байдалд аваачих хэвээр. Есүс өөрийгөө яг тийм байдалд аваацсан. Филиппоны номын 2 дугаар бүлгээр өгүүлснээр Христ өөрийгөө дорд болгосон. Христ бидний төлөө өөрийгөө боолын дүртэй болгосон. Тэгэхээр дагалдагчид 10 өдрийн турш залбирахдаа тэдэнд гарсан өөрчлөлтүүд ерөөсөө л энэ байсан ба. Тэд өөрсдийгөө үнэнхээр даруусгасан. Ингээд бие биетэйгээ ойрцсон. Өөрсдөө хэдий ч нэ даруусгах нь хэдий ч нэ өөрийнхөө аыг жижигхэн болгоно төдий ч нэ бид бие биетэйгээ ойртдог. Хэдий ч нэ бидний ай том байх тусам бид бие биенээсээ холдож идэг. Тийм учраас бүгдээрээ Христийн оюун санааны нэгдэл дор хамтдаа даруухнаар цугалцгаая. Иймийн тулд бүгдээрээ Эзний өмнө даруусцгаая. Матай номын 11-р бүлгийн 28-аас 30 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байдаг. Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэвэ. Энэ ишлэлийг өнөөдөр би та бүхэндээ хуваалцаж байгаагийн гол санаа нь ихэнх хүмүүсийн ишлэлийг ингээд ядарч туйлдсан бол зовж байгаа бол Иесус тэр ирээ гэж ингэж уншдаг. Бид нар энэ амлалтанд нь талархаж одоо баярлаж энэ үгийг бид хүлээж авдаг. Гэтэ өнөөдөр бүгдээрээ Иесус өөрийгөө тодорхойлсон энэ ганц өгүүлбэрийг нь ишлээс харцгаая. Иесус хэлсэн ба би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруу билээ. Амен. Христийн оюун санааны нэгдэл гэдэг үл яг энэ. Христ дотор өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж. Есүс ямар бодолтой байсан юм бэ? Христ Есүст байсан тийм бодол гэж. Есүсийн бодлыг бид нар Есүсийн үгнээс л олж харж чадна. Есүсийн бодлыг Есүсийн айлцсан өөрийнх нь үгнээс л бид олж харна. Есүс өөрийгөө тодорхойлохдоо Матай номын 11-ийн 28-аас 30 дээр би бол зүрх сэтгэлдээ дүлгөөн даруу гэж хэлсэн байна. Тэгвэл Христэд байсан тийм бодолтой бай гэдэг нь юу гэсэн үг вэ? Өөр хоорондоо
яг Христэд байсан шиг дөлгөөн даруй зүрх сэтгэлээр бие биедээ хандаа гэдэг энэ санааг эндээс бид нар олоод харж болж байгаа. Хатундраа эдгээр өдрүүдэд өнөөдөр та яг одоо чуулган руугаа сүм рүүгээ явах гэж байгаа бол та эзэн дотор ах トゥ устэйгээ үнэхээр даруй зүрх сэтгэлээр биднийг хүлээн зөвшөөрсөн, хүндэтгсэн, хайрлсан, биднийг сонссон, биднийг хүлээн авсан. Тэгээд гаднах төрхөөр нь биш, харин Христийн амьтаа энд үйцэх үн цэнтэй хүн гэдгээр нь та хүн бүрийг хүлээн аваарай гэж би бас уриалж байна. Матай номын 17-гийн 20-с 23 дугаар ишлэлдэр би зөвхөн тэдний төлөө бус тэдний үгээр дамжуулан надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь эцэг та миний дотор би таны дотор байгаатай адил тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор байж таны намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд таны надад өгсөн сүр жавхланг би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор та миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн таны намайг илгээснийг болон намайг хайрлсны адил тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно гэсэн ба. Амен. Эзэн Иесус айлдахдаа хэрвээ миний дагалдагчдаар миний хүмүүсээр дамжуулан надад итгэх тэр ирээдүйн хүмүүс эцэг хүү ариун сүнс гурав нэгдмэл байдгийн адил тэд өөр хоорондоо нэгдмэл байх аваас тэд өөр хоорондоо төгс нэгдэж чадах аваас ертөнц намайг бас таныг мэдэх болно гэж хэлсэн байна. Амен. Та сүм чуулганаа хүчтэй байгаасаа, сүм чуулганаа амьтай байгаасаа, сүм чуулганаа гэрчил дүүрэн байгаасаа гэж хүсэж байгаа бол нэг л зүйлийг хийцгээе бүгдээрээ. Бүгдээрээ сонсдог, айлддаг сургаалынхаа дагуу амьдрцгаая. Бие биенээ хайрлцгаая. Бие биенээ хүлээн авцгаая. Бие биенээ хүлээн зөвшөөрцгөөе. Бие биенийхэн дутуу, дулимг, алдаа дутагдлыг нь биш. Харин сайн сайхан гэрэл гэгээтэй давуу зан чанаруудыг нь илүү их харахын төлөө хичээцгээе. Ийм зан чанарыг, ийм хандлагыг өөрсдөө хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ эдгээр өдрүүдэд өөрсдийгөө өөрчилцгөөё. Амен. За тэгээд бүгдээрээ сүүлийн ишлэлийг уншицгаая. Эфес номын 4-р бүлгийн 30-аас 32 дээр. Бурхны ариун сүнсийг бүх гомдоо. Залилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан билээ. Альва хорсол, уур хилэн, шүүгэн, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлиг. Бурхан та нарыг Христээр уучлсны адил бие биеэ уучлан нэг нэгнээ инэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд гэж хэлсэн байна. Амен. За маш их баярлалаа. Тэгээд Эфес номын 4-р бүлгийн 30-аас 32 дугаар ишлэлийг өнөөдрийн үгийн цаг өглөөний мөргөл дээр би төгсгөлтөнд та бүхнийг энэ үгээр дамжуулан урамшуулж байна. Үнэхээр бидний дундаас аливаа хорсол, уур хилэн, шүүгэн, гүтгэлэг, ховжив бүх бузар муу нь бидний дундаас зайлах болтугай. Есүс Христийн нэрээр тушааж байна. Адгийн муу ёрын сүнс чи зайл. Бидний дундаас зайл. Бидний сүм чуулганаас зайл. Бидний цуглаанаас зайл. Бидний нөхрөлөөс, бидний эсийн бүлгээс, бидний шаббат сургуулийн ярилцлагын дундаас эдгээр бүх хандлагууд, бүх зүйлс зайлан одох болтугай. Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Амен. За ингээд бүгдээрээ 24 цагийнхаа чаленжийг хараад өнөөдрийнхөө үгийн цагийг өндөрлцгөөе. Өнөөдөр танд бусдыг уучлж тэгээд сүм цуглааныхаа бүх хүнтэй эв нэгдэлтэй бүрэн нэгдмэл болохын тулд Есүсийн зүрх сэтгэл хэрэгтэй байна ах түндраа. Яг Есүс Христэд байсан тийм бодол хэрэгтэй байна. Христийн оюун санааны нэгдэл дор та нэгдэх хэрэгтэй байна. Таны амьдралд байгаа тэдгэр хүмүүсээс хүнд таны хайр халамж, таны сайхан сэтгэл, хүндэтгэл эсвэл уучлал хамгийн их хэрэгцээтэй байгаа бол хэмээн та өөрөөсөө асууж мөн бурханд залбираарай. Хүнд таны эргэн тойронд байгаа хүмүүсээс яг хүнд таны хайр халамж,
таны хүнлэг сэтгэл, таны хүндэтгэл хийгээд уучлал хамгийн их хэрэгцээтэй бол та энэ өглөө энэ 24 цагийн турш энэ асуултыг өөрөөсөө асууж тэгээд яг тэр хүн рүүгээ ариун сүнсээр дамжуулан таны оюун бодолд оруулж ирсэн тэр хэрэгцээ таны хэрэгцээ байгаа. Тэр хүн рүүгээ та гараа сунгахын тулд ариун сүнсний өдөрдмжийг дагаарай. Ингээд 24 цагийн турш өнөөдөр зүрх сэтгэлдээ тунгаан бодож тархиндаа зажлах ёстой сүнсээрээ өөрсдөө бид бүхэн шингээх ёстой тэрхүү ишлэл бол Ром номын 3 дугаар бүлгийн 22-оос 23 дугаар ишлэл байна ах トゥ нараа. За ингээд өнөөдрийн турш энэ сайхан амралтын ариун өдрийн турш та бүхний дээр таны уулзаж учирсан хүн бүрийн дээр танаас болоод Христийн оюун санааны нэгдэл бүрэлдэн бий болох болтугай. Амен. Та үнэхээр уулзсан учирсан хүн бүртээ Христийн оюун санааны нэгдэл гэж юу вэ гэдгийг өөр хоорондоо Христ Есүст байсан бодолтой байна гэдэг нь яг юу вэ гэдгийг тантай уулзсан хүн бүр мэдэрдэг. Тийм итгэгч болоосаа гэж би бас таныг өрөөж байна. Өнөөдөр ч гэсэн та цуглаан дээр очиод ийм сайхан уур амьсгалыг эдгээр итгэлийн анхан дүүс хүн нэг бүртээ та бүхэн бас хуваалцаарай гэж би бас өрөөж байна. Ингээд бүгдээрээ залбирцгаая.